Дэлхийн өвөө бурхан халдун уул түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн хамгаалтын захиргаа. Шивэр молцог хандгаа. Шивэр молцог хандгаа нь Монгол орны хинтийн хөвсгөлийн тайг онон хэрлэн туул хараа өрөө Минж голын айсав газруудад тархан нутагсан хандгаа нь Туркийн багийн бугайх мовогт багтдаг нүсэр бие асар том эвэртэй энэ амтан хамгийн аглаг өндөр тайгад голдуу байх бөгөөд ихэнхдээ ганцаараа явна. Хандгааны эрийг манж эмийг сүндэс төлийг нь хотол 2 настайг нь хох 3 настайг нь тозуул гэдэг. Хандгаа хар халтар, халиун, бор халтар зүстэй үзүүндээ хосмолцогтой. Эр хандгаа омлуур дороо, уртавтар зогдор, сэрвэн дээгүүрээ урт устай. Монгол орны хамгийн том амтан болох хандгаа биеийн урт нь 2-3 м, сэрвэний өндөр 2.4 м хүрдэг бөгөөд амьдын жин 300-аас 500 кг хүрдэг. Тэр дундаа манж, данх гар толгой, сүрлэг том эврээрээ гойд ялгардаг. Манжийн эвэр 3 дугаар сараас ургаж 7 дугаар сарын сүүлээр ясчиж гүйцэх бөгөөд 11-12 дугаар сард ундаг байна. Ясан эврийн жин 10-аас 26 кг хүрдэг. Монгол 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын улаан намын 2 удаагийн хэвлэлд нэн ховор зэрэглэлээр бүртгэн хамгаалсан. Дэлхийн өвөө бурхан халдун уул түүний хүрээлсэн тахилгад газар нутгийн хамгаалалтын захиргаа.